Ер нь одоо ингээд эрэгтэйч бай, эмэгтэйч бай хүнийг одоо бас нөгөө эрэгтэй эмэгтэй гэж аягүй их ялгадаг. Тэр бас аягүй буруу юм шиг байна. Яг хүнийг хүн гэдэг утгаар нь чи ер нь том болоод хүнтэй харилцсан шүү гэдэг утгаар нь тэгэхээр тэгжл одоо тийм өнцгөөс л харилцах хэрэгтэй. Хүүхдээ ч гэсэндээ яг тусдаа хүн гэдгээр нь эрэгтэй хүүхдээ болохоор нь ингэн гэдэг ч юм уу бас яг тийм байгаа л да. Тэгээд одоо өмнөх одоо үед орхигдуулсан юу нь болохоор эрэгтэй хүмүүст орхигдуулсан тэр юу нь болохоор ахуйн ажлыг эмэгтэй хүн хийдэг гэд нэг юм сургацсан юм шиг санагдсан ер нь. Дийлэнх айлуудад ер нь яг тийм байдаг. Одоо тэр чинь ингээд манай эрчүүд ч одоо ухамсараараа ойлгоод байгаа штэ. За би хүүхдээс харилцах хэрэгтэй, гэрээ ажиллаа оролцох хэрэгтэй гэд ойлгоод байгаа боловч тэр чинь тэгээд тийм орчинд өссөн болохоор тэр чинь ингээд ярихгүйгээр, хэлэхгүйгээр цаанаас нь ингээд гарч ирээд идэх байхгүй юу. Жишээлбэл ингээд хоолоо идчихэл аяга урахгүй шууд босч ийн гэдэг чинь энэ цаад одоо тэр нэг далд ухамсарт нь ч юм уу энэ надад хамаагүй миний ажил биш гэдэг тийм код байгаад байгаа байхгүй юу. Тэгэхээр тэрийг одоо бүр багаас нь л одоо чи эзэн бол аяга хураа, чи өөрийнхөө хувцсыг өөрөө угаана. Тэгээд энэ гэр орноо чи өөрөө цэвэрлэх ёстой. Энэ бол одоо ингээд хүн болгоны хийдэг зүйл гэдэг юмыг л ойлгуулах ёстой гэж боддог. Тэгээ одоо ямар сайндаа хүүхдээ жоохон зараад байгаа. Биш үү? Тийм аваад ирээч ингээд өгөөч гэл. Тэгэхээр тэгэл өө баярлаа гэл урамшуулаад те. Гоё ингээд нөгөө хүүхд чинь ингээд нэг тийм амар ирч хүчтэй байдаг штэ тий. Сахилгагуутаал ингээл тэр үед нь бид нар нөгөө нэг хүүхдийг том хүн шиг бас байх гэдэг тийм үлээ. Чи зүгээр суу битээ тэгээд тийм байх ч гэсэндээ бас юм болгон дээр нь тэгээд ахгүйгээр тэр нөгөө энерги жоохон нэг ажилсаг болгоод өөр юм руу залах хэрэгтэй байна л гэж бодсон. Soul Lab-ийн ерөнхий эвент тэтгэгч өөрийгөө хайрлын үрээтэй Oxy